Эзний ивэл дүүрнэ үү? Бид энэ үйлчлэлийн төлөө нэлээд хугацаанд залбирч бас төлөвлөсөн. Магадгүй Библийг хинээс ч илүү мэддэг учраас эсвэл итгэл сүсгээрээ гарамгаа сайжуул болчихсон учраас бусаддаа зааж зааварлахын төлөө энэ үйлчлэлийг эхлүүлсэн үү гэвэл мэдээж үгүй. Харин ч хамгийн сул дорой, хамгийн бяцхан нь учраас хамтдаа энэ амьдралд Бурхныг таньж мэдэх, Библийн үг, үзэл санааг амьдралтайгаа хэрхэн холбож, уйж, бат зангидах тухай булт олноороо хилэлцэж, ярилцъя гэсэн тэрхүү сэтгэлийн дуудлагаар энэ үйлчлэлийн анхны шавыг тавьцгаасан юм. Шав гиснээс Библи бидэнд байшингийн суурийн тухай онцгой нэгэн зураглалыг харуулдаг. Энд ингэж бичсэн байна. Үгийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч бүр хадан дээр байшингаан барьсан ухаалаг хүнтэй зөвлөгдөнө. Бороо асгаж, уяр бууж, салхи салхилж байшинг нүцсэн боловч нурсангүй. Учир нь байшин хадан дээр суурлагдсан байв. Эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу эсвүүлддэг нь элсэн дээр байшингаан барьсан мунхаг эртээ зөвлөгдөнө. Бороо асгаж, уяр бууж, салхи салхилж байшинг нүцсэнд тэр нь нурав. Эвдрэл нь асар их байлаа гэж. Энэ бол Матай номын 14-р бүлгийн 24-өөс 27-р ишлэл юм. Тэгэхээр Аадар бороо говийн угалзын аюул туршигыг хөдөө хөхөрч гадаа гандаж явдаг малчид маань илүүтэй мэддэг баг. Хот газрын дийлэнх олонх маань бороо асгавал бетонын ханныхаа дунд нүмэрлждэг шүү дээ. Гэхдээ хот хүрээ гэлтгүү хүчтэй гамшигын үеэр хүнд машин хөнгөн цаас шиг л уярт урсаж байшин барилга тэр гэхийн тэмдэггүй болж элс шиг бутран унахыг алиг тэргэх вэ дээ. Дээрэс нь бороо орж цас бударч байхад халахлах хаалт, нүмерлэх бараа байсаар байхад тоомжиргүй хандна гэдэг ухаалаг биш үйлдэл. Тийм учраас аюулаас зайлах, эрсдлээс хамгаалах өөрсдийнхөө төрмөл мөн чанараа, нүдэнд үл үзэгдэх эрсдэл аюулаас ухаан бодол, сэтгэл зүрхээ хамгаалахад суралцсана гэдэг чинь өөрөө мэрэгэн ухаан юм. Энэ бол улаан тэнгисээс цааш аудио үйлчлэл. Улаан тэнгис хүртэлх Израильчүүдийн амьдралд ямар их нүд гэлбэм гайхамшиг болсныг та санаж байгаах. Харин тэнгисийг хуурай газар шиг гаталсны дараа юу болдог вэ? Тэндээс л жинхэнэ амьдрал эхэлдэг. Улаан тэнгисээс цааш итгэлээ ганц үгээр бус. Амьдралаараа гэрчлэе. Тэгэхээр шав гэдэг ойлголт нүүдэлчин соёлтой бидэнд шинэвтер ойлголт байхыг үгүйсэхгүй юм. Мал ахуйгаа дагаж, орон сууцаа ачаалаад нүгэд явчихдаг манай үндэстний соёлд нэг газараа бат бэхлэгдэх, суурлагдах гэдэг нь хийсвэр байж болох ч гэсэн нүүдэлчин соёлд маш түгээмэл байдаг тулгын 3 чулууны ойлголт эзлэх байр суурь нь өргөн шүү дээ. Тэгэхээр энэ бол тэгш, тэнцвэртэй, тогтвортой байдлыг илэрхийлдэг тулгын 3 чулуунаас нэгийг нь авчихвал хийх гэж байгаа тогоотой хоол маань холбирч асгарах аюултай байдаг шүү дээ. Тийм болохоор шав, суур гэдэг ойлголт соёлын нөлөөгөөр өөрөөр хилэгдэж болох ч гэсэн ухта учир начир нь нэг л юм. Та бид энэ амьдралын шаваа яаж тавьсан бэ? Эсвэл юунд тавьж яваа бол үргдээд өнгөгдээд дуусах эд хөрөнгөнд үү? Оройгүй эрдэм ухааныг шүтээд суралцахад л хамаг бүхнээ тавьж явна уу? Юу бидний амьдралын үнэт шав юм болов? Зарим маань шавчгүй яваах. Хэнийг ч яаж ч буруутгах аргагүй юм. Та бид ярьдаг да. Хүний амьдрал ямар заавартайгаа ирэх биш дээ гэж. Автомашиныг анхлан бүтээсэн өөрөө явагч металлыг үнэт брэнд болгож чадсан Хенри Форд гэдэг хүний хэлсэн үг гэдэг юм. Чадахгүй гэж бодож байвал таны зөв. Та чадахгүй. Харин чадна гэж бодож байвал таны зөв. Та чадна гэж хэлсэн энэ үгийг нь жахан өөрчилвөл амьдрал заавартайгаа ирээгүй гэж бодож байвал таны зөв. Тийм ээ. Амьдрал заавартайгаа ямар ирдэг биш? Харин та үгүй. Энэ амьдралыг зөв өгсрөх гарын авлагч нь бидний гар дээр байгаа энэ Библи шүү дээ гэвэл тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Амьдрал заавартайгаа ирсэн гэж хариулах байна. Тэгэхээр хүний амьдралд учирдаг сайн муу бүх зүйл, бүх жишээ таны Библиэд ширхэгчлэн бичигдсэн байгаа.
Ингээд таны амьдралын гарын авлага хаах нь яваа вэ? Өвөртөлж яваагаа мартчихад үрчиж харчээсэн хэвлэлтүүдийг болгочихсон уу? Үнэн дээр хүнд юмаа гिचгээд гар утсандаа захим номоо татаад авчихсан хэрнээ хавьд онгоолгож гарын авлагатайгаа танилцж амжаагүй яваа юу? Олон мэрэгэн зөвлөгчтэй хүн болвоос аюулаас ангид байна гэж Библи бидэнд хэлдэг. Тэгэхээр олон ухаалаг зөвлөгчийн мэрэгэн чиглүүлэг шиг үнэтэй эрдэнэ мэт амьд үгнээс хамтдаа уншиж, бодол оюундаа тунгаан бясалгаж, бодрол ухаарлын талаар тун утахгүй хамтдаа ярилцах болно. Дуулал 6 дугаар бүлэг. Эзэн уураараа намайг бүү зэмлээч, хилэнгээрээ намайг бүү гисгээгэж. Сул дороогийн минь учир эзэн намайг өршөөгөөч. Яс минь янгинахын учир эзэн намайг эдгээгэж. Сэтгэл минь ихэд шанална. Эзэн минь гэвч та хэр удах вэ? Эзэн эргэн ирж сэтгэлийг минь хилтрүүлээч. Инрэл хайрынхаа учир намайг авраач. Үхтэл нь таныг үл дурсна. Үхэгсдийн оронд хэн танд талархах вэ? Ёололдоо би туйлдав. Хайлалд минь шүн бүр ормын живэв. Дэр дэвсгэр минь нулимсандаа нэвчв. Гашуудлаас болж нүдний минь гал бүхв. Өстнүүдээсээ болж нүд минь харанхуйлав. Ёс бусыг үйлдэгчид та бүгд надаас холд. Учир нь эзэн миний уйлан гинших дууг сонссон. Эзэн миний гуйлтыг сонссон бөгөөд эзэн миний залбирлыг хүлээн авдаг. Миний бүх дайсан ичгүүрт орж ихэд зүрхшээн. Тэд гинэт ичиж ухрах болно. Дуулал 7 дугаар бүлэг. Эзэн бурхан минь, таны дотор би хорогдсон билээ. Намайг мөшгөж буй бүгдээс намайг авран чөлөөлвч. Эс тэгвээс арслан мэт тэд намайг тасчиж, аврах хүнгийд тэд намайг чирнэ. Эзэн бурхан минь, хэрвээ би үүнийг хийсэн бол, хэрв гарт минь гим нүгэл байгаа бол, анддаа хорон муу хариу барьж, өстнөө шалтгаггүйгээр цүлэмсэн бол, дайсан минь намайг мөшгөн бариг. Амийг минь тэрээр газарт гიშгэлэн, алдрыг минь тэрээр тоос шороонд унгааг. Эзэн ууран дотроо босооч, өстнүүдийн минь хилэнгийн эсрэг, өөрийгөө та өргөөч. Та шийтгэлийг товлсон билээ. Үндэстэн хотол түмнэр өөрийгөө та хүрээлүүлж, тэдний дээгүүр өндөртөө буцаж залраач. Эзэн ард түмнүүдийг шүүдэг. Миний гимгүү шудраг үнэнч байдлын минь дагуу эзэн намайг зөвтгөөч. Гим буруутны хорон мууг төгсгөж, харин зөвхт хүнийг бат тогтоогооч. Зөв шудраг бурхан зүрх ба оюун бодлыг шалгадаг. Миний бамбай болсон бурхан зөв шудраг зүрхтнийг авардаг. Бурхан шудраг шүүгч бөгөөд өдөр бүр хилгэндэг бурхан. Хэрвээ хүн гимшихгүй бол тэрээр илдээ ирлэнэ. Нумаа хөвчилж бэлтэн. Тэрээр бас үхлийн зэвсгүүдийг бэлтгэж, сумаа галт сум болгоно. Харагтун тэд хорон муугаар жирэмслэж, хорсол хөнөөлийг тээгээд, худал хуурамгийг төрүүлдэг аж. Ухаж тэд нүх малтаад унаж өөрсдөө тэндээ очжээ. Хөнөөл нь эргээд толгоо дээр нь буужээ. Хүчирхийл нь буцаад зулаа дээр нь унжээ. Харин би эзэнд зөв шударгынх нь учир талархаж, хамгийн дээд эзний нэрд магтаалыг би дуулна. Дуулал 8 дугаар бүлэг. Эзэн, бидний эзэн, таны нэр бүх газар дэлхийд юутай суу алдартай вэ? Цог жавхлангаа та тэнгэрсийн дээгүүр байрлуулжээ. Өстнүүдээсээ болж хөхүүл хүүхдүүд нялхсын амаар хүч чадлыг та баттгсан нь дайсан ба хонзогногчийг дуугүй байлгахын тулд болоо. Таны мутрын бүтээл тэнгэрсийг, таны цогцлоон байгуулсан сар оддыг би тунгаан бодлоо. Хүн гихч юу болоод та түүнд санаа тавьж, хүмүүн гихч юу болоод та түүнийг анхаарна вэ? Та түүнийг бурхнаас арай дор болгож, алдар хүндийн титмийг түүнд өмсгөж, та түүнд мутрынхаа бүтээлүүдийг захируулж, та бүх юмсыг түүний хөл дор тавьсан нь хонь үхэр бүгд, мөн хээрийн араатан амьтад, тэнгэрийн шувууд болон далайн загас, усан замаар сэлэгч бүхэн юм. Эзэн, бидний эзэн, таны нэр бүх газар дэлхийд юутай суу алдартай вэ? Дуулал 9 дугаар бүлэг. Бүхий л зүрхээрээ би эзэнд талархах болно.
бүх гайхамшигын тань би тунхаглана. Би баярлаж танд баясна. Хамгийн дээд нэгэн таны нэрт магтаалыг би дуулна. Дайснууд минь ухрахдаа таны өмнө бүдрэн унаж сөндгөн та шудраг заргыг минь дэмжснийх билээ. Та зөв шударгаар шүүн сэнтидээ заларсан билээ. Та үндэстнүүдийг зэмлэж, гин буруутнуудыг устгаж, нэр алдрыг нь нэг мөсөн үрд үгүй болгосон. Дайсан үрдийн сүрлээр сүрсэн бөгөөд та тэдний хотуудыг нурааж, тэдний талаар дурсагдах ч юмгүй болсон. Харин эзэн мөнхөд захиран сууж байдаг. Тэрээр шүүхийн төлөө сэнтигээ зэгсэн бөгөөд тэр дэлхийг зөв шударгаар шүүх болно. Тэрээр ард түмнүүдийг чихч шударгаар шүүн. Эзэн бол дарлагстыг хамгаалах бэхлэлт, бэрх цагийн бэхлэлт юм. Нэрийг тань мэдгэсэд танд найдана. Эзэн өөрийг тань эрен хаагчдыг та орхиогүй билээ. Сионд оршигч эзэнд магтаалыг дуулагтун. Түүний үлсийг хүмүүсийн дунд зарлагтун. Цус урсгалтаар өшөө авагч. Тэрээр тэднийг сандаг. Зовгстын хашгирхыг тэрээр үл мартдаг. Эзэн намайг өршөөгөөч. Үзэн ядагчтаас болсон зовлон зүдгүүрийг минь хараач. Үхлийн үүд хаалганаас намайг босгодог нь та билээ. Тэгвэл би таны бүх магтаалыг зарлах бөгөөд Сион охины гулдан хаалган дээр таны авралт би баясна. Үндэснүүд ухсан нүхэндээ унсан юм. Өөрсдийнхөө нуусан торнд тэдний хөл орсон юм. Эзэн өөрийгөө мэдүүлж шүүлтийг гүйцэлдүүлжээ. Буруу гүйлтгч нь гарынхаа үүлээр өрхтүүлжээ. Бурхныг магтдаг бүх үндэстэн буруу гүйлдэгсэд үхэгсдийн орон руу буцна. Гачигдагсад үрд мартагдахгүй. Зовгстын найдлагч мөнхөд тасрахгүй. Эзэн босооч хүмүүн бүү дийлэг. Үндэстнүүд өмнө тань шүүгдэг. Эзэн тэднийг имээл гэж хүн л юм гэдгийг нь үндэстнүүдэд мэдүүлээч. Амен. Айсан хүнд аргал хүртэл хөдлөнө гэдэг. Өдөрхөн л гэрэлтэй гэгээтэд барьж босгосон түлээний тайрцаасаа шүнэн зочиж айх жишээний. Гэтэл айдсын талаар бодоод үзэнгүүт бид дийлэнхтэй мэдхгүй зүйлээсээ их айдаг. Хүүхэд байхад шалгалтын сургаар айн. Оюутан болоод бэлэн бус бэлтгэлгүй байдал нэмэгдээд дадлагт гарах, диплом хамгаалт гээд мэдлэг нэмгэн туршлага дутмаг олон зүйлээсээ болж бид айж бэргдэг. Тэгвэл Библиэд нэрийг нь мэдгэсэд танд найдана эзэн. Өөрийг тань эрен хаагчдыг та орхиогүй билээ гэж бичигдсэн байна. Тэгэхээр бид аливаа зүйлийг таньж мэдэж тухайн зүйлийн талаарх бидний мэдлэг ойлголт нэмэгдэх тусам айд сэргэлзээ баг багаар үгүй болдог. Айж имээх нь сандарч твтгэх нь аргагүй. Мэдхгүй, мдээгүй байх нь хэвийн шүү. Харин мэдхгүй чигээрээ байх, айсан хിവэрэ байх ч нь л асуудал. Мэдсээр байж ам өрссөн аюул руу гүгээд орох нь хэр зэрэг мэрэгэн шийдэл вэ? Үгүй сануулсаар байтал, тайлбарласаар атал. Бэлтгэлээсээ хангалгүйгээр жилдээ ганцхан удаа өгөх боломжтой эсэлтийн ерөнхий шалгалтаа төгс ангийн сурагч хүн хав харанхуй орвол ямар харамсалтай вэ? Бэлтгэл, бэлэн байдал, шин мэдлэгт суралцсан гэдэг хүний амьдралын өсөлт хөгжлийн нэгэн шат юм. Үүнтэй л адилхан хүн бурхныг таньж мэдэх тусам аливаа асуудалд хандах хандлага, тодорхойгүй ирээдүгээс айх айдас тэр эргэлзээ багасж эсэргээрээ бидний дотор итгэл найдвар өсөж байдаг. Иймээс мэдлэгтэй ханж зогсон болж болохгүй шүү. Тэр тусмаа бурхныг зогсолтгүй эрен хайгч, эрэлхийлэгч зан чанар үргэлж бурхан өд өгсүүлдэг юм. Тэгэхээр бурхны мөн чанарыг мэддэг Библийн нэгэн баатар гэхээр надад шууд л Даниэлийн 3 найз санаанд орлоо. Тэд бол Вавилоны эзэнт түрэмгийллээр цөллөгдсөн Юудэ соёл итгэлтэй хүмүүсийн нэгэхэн жишээ. Нийтийн тооллоос өмнөх 6-аас 7 дугаар зууны түүхэн үйл явдал шүү. Цөлөлгөөр Вавилоны хаант улс Юудын ард түмнээс хамгал өнгөтэй, өөдтэй, мэдлэг боловсралтайг нь түүж аваад ордондоо шадралуулах бичгийн гүүш зэрэг төрийн албатаар дохон томилж байсан үе. Хаан тэр жил 60 дохой өндөр, 6 дохой өргөн алтан хөрөг бүтээлгэж түүнийг Вавилоны мужийн дуурайгийн хөндөд босгосон юм.
Тэгээд мэдээж нээлтийн ёслолд бүх мужийн захирагч, нярав, хуулийн зөвлөх, хуулийг сахиулагчид буюу бүх төрийн албаны ажилтныг цуглуулсан. Цугласан олон түмэн мэдээж хааныхаа санаачлан босгосон алтан хөрөгт сөгдөн мөргөх хэрэгтэй болно доо. За тэгээд мөргөөгүй хэнийг ч болов дүрлэлтсэн галтай зууханд хайнаа л гэсэн. Тэгсэн тэр үед Бурханаа л дээдлэн хүндэлж зөвхөн түүнд л мөргөж сөгдөх ёстой гэсэн Бурханы хуулийг сахин мөрддөг хэсэг юудэ хүмүүс болох Шадрах, Мишах, Абедниго нар мөргөхгүй гэсэн итгэл төгс байр сууриа ингэж илэрхийлсэн байна. Бидний үйлчлдэг Бурхан биднийг аврах бол дүрлэлтсэн галтай зуухнаас ч хаантан таны гараас ч биднийг тэр аварна. Хэдийгээр дихгүй байсан ч өө хаантаа бид Бурхад тань үйлчлэхгүй мөн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй гэсэн. Энэ бол Даниэл номын 3 дугаар бүлэгт гардаг үйл явдал юм. Цаашид тэр гурван найзад юу тохиолдохыг мэдхийг хүсвэл Даниэл номын 3 дугаар бүлгийн 19 дугаар ишлэлээс үргэлжлүүлээд уншаарай. Зориг зүрх гаргасан ийм нэгэн түүхийн араас бидний төлөө амиа үл хайрлаж энэ ертөнц дээрх хамгийн том зориг зүрхийг гаргасан тэрл эрхэм гайхамшигтай нэрд магтаалыг өргөцгөөе. Юутай үзэсгэлэнтэй нэрвэ. хамгийн дээд эзэн тэнийг ихэн байсан үг бол та бүтээлд нуугдсан таны алтар хаврагч Христээр илчлэгдсэн юутай үзэсгэлэнтэй нэрвэ юутай үзэсгэлэнтэй нэрвэ бидний хаан Есүс Христийн нэр юутай үзэсгэлэнтэй нэрвэ түнтэй зөвлөх юуч үгүй юутай үзэсгэлэнтэй нэрвэ Есүс Христийн бидэнтэй хамт байхын тулд Тэнгэрийн газарт булгасан гэмт намайг аварсан хараастай юуч биднийг салгаж чадахгүй юутай гайхамшигтай нэрвэ юутай гайхамшигтай нэрвэ бидний хаан Есүс Христийн нэр юутай гайхамшигтай нэрвэ түнтэй зөвлөх юуч үгүй юутай гайхамшигтай нэрвэ Есүс Христийн нэр юутай гайхамшигтай нэрвэ Есүс Христийн нэр
чадalтай нэрвэ түүнээс илүү хинч үгүй юутай хүч чадalтай нэрвэ Есүс Христийн нэр юутай хүч чадalтай нэрвэ юутай хүч чадalтай нэрвэ бидний хаан Есүс Христийн нэр юутай хүч чадalтай нэрвэ түүнээс илүү хинч үгүй юутай хүч чадalтай нэрвэ Есүс Христийн нэр юутай хүч чадalтай нэрвэ Есүс Христийн нэр юутай хүч чадalтай нэрвэ Есүс Христийн нэр Та бидэнтэй хамт байхын тулд Тэнгэрийг газарт буулгасан, гэмт намайг аварсан хайраас тань юу ч биднийг салгаж чадахгүй. Юутай үзэсгэлэнтэй нэрвэ. Энэ бол хийсэн хамтлагийн Брүүк Фрейзерийн зохиосон Юутай үзэсгэлэнтэй вэ хэмээх магтаалын дуу байлаа. Гоо үзэсгэлэн гэж түүний хайр инрэл, оршихуйнх нь мөн чанарыг илтгэж байгаа юм гэж дууны зохиогч Брүүк хуваалцсан байдаг. Бурхныг мэдэх мэдлэгт умбан шумбаж, түүний оршихуйг эрэлхийлэн хайж байгаа оролдлого бүрийг маань та биднийг Бурхан харах бүрийдээ юутай их баярлаж, бас бид түүний нүдэнд ямар их үзэсгэлэнтэй харагддаг болоо. Бурхан өөрийг нь эрен хайгчдыг хизээж орхидоггүй. Бид л хүүхэд насаа цоочтой хаалганы цаана өнгөрөөсөөр байгаад гэртээ хідэн дүүнартайгаа үлдэж хосордог байсан болохоор энэ нэг юм орхигдсон таагүй мэдрэмжтэй хөтлөгдөөд бас хүнтэй Бурхныг адилтгаж жишдэг учраас Бурхны амлалт түүний тэнгэрлэг мөн чанарыг хүний ухамсар, хүний оршихууруу төсөөлж буулгахдаа бид заримдаа мэдсээр байтлаа эргэлзэж тэнэгэлздэг. Тэгэхээр ах トゥ нараа Бурхан хүн биш ээ. Хүн шиг алдаа гаргадаггүй. Бурхан учраас тэр итгэмжтэй. Тэр амлалтандаа төгс итгэмжтэй юм шүү. Энэ хүрээд өнөөдрийн дугаар маань өндөрлөх гэж байна. Хамтдаа талархаж, бас бидний өмнө байгаа амьдрал, ажил үйлс, ирээдүгэ Бурханд даатгаж залбирцгаая. Бидний хадан суур болсон эзэн минь, таньдаа бүх зүйлийн төлөө талархъя. Та өнгөрсөнд байсан. Та өнөөдөр байгаа. Та хожим ирэх учраас танд баярлалаа. Таньдаа итгэлгүй хандаж, юутайч зүүрлэшгүй ариун итгэмжит чанарыг тань. Хүний итгэл даахуйц зам байдлаар жишиж, ойлгож, эргэлзэж, тэнэгэлзэж байсанд та биднийг уучлаач. Нэрийг тань мэдгэсэд танд л найдана. Эзэн минь ээ, таныг эрен хайгчдыг та орхидоггүй, та орхиогүй, та орхихгүй учраас танд баярлалаа. Энэ дэлхийн ертөнцийн бид харьяалал хамааралгүйгээр амьдрал гэгч замналыг бүтэл муутайхан эхлүүлж, найдвартай бат бөх суур шавьягч тогтоож чадаагүйгээсээ болоод бүдчин бидэрч явахдаа бид тантай уулзсан. Та бидэнд өөрийгөө илчилсэн. Баярлалаа Есүс. Үргэлжид таныг таньж мэдхүй дотор улам өсөж өндийхэд минь та итгэл ба бат найдвараар сэргээж шинчилж өгөөч гэж бидний эзэн Есүс Христийн нэрээр залбирч байна. Амен. Улаан тэнгисийг гатлахаас өмнө Израильчууд Бурхантай анхлан танилцсан бол тэнгисийн цаад эрэгт тэд хүл тавиад Бурхантайгаа ойртон нөхөрлөж итгэлээр амьдрах шин замналаа эхлүүлсэн. Улаан тэнгисээс цааш итгэлээ ганц үгээр бус амьдралаараа гэрчлэе.